We have a successful cyber range in Hong Kong already, and we hope we can build one in Mongolia. And the major objective of this event is to arise the awareness of the IT environment. So on different sectors, they have to know what is happening in the IT environment. So the cyber range, we simulate a real attack. So tell them how the hacker will get involved into the network. So we build the platform to help them to simulate and experience it and defense, analyze, and make the best practice in Mongolia. За өнөөдөр манай баг болохоор энэ Fortinet болон IT Zone компани зохион байгуулж байгаа Cyber Range гэдэг 2019 дэх тэмцээнд оролцлоо. За энэ тэмцээн нь болохоор яг кибер аюулгүй байдалтай холбоотойгоор одоо хийдэр болж байгаа хамгийн өндөр түвшний хаалгуудын эсрэг яаж хариу арга хэмжээ авах вэ? Fortinet-ийн төхөөрөмжүүдийг хэрхэн ашиглаж одоо хэрхэн одоо тийм advanced түвшний хаалгуудыг хаах вэ гэдэг талаар өнөөдөр бид бүхэн тэмцээн зохиолоо. Энэ тэмцээнийхэн маань үр дүнд бид хоёр ингээ ялгчалчаад байж маш их баяртай байна. Суралцсан зүйл нь гэх юм бол бидэрт нөгөө бид нар банкнд ажилладаг. Бид хоёр голлон банкнд ажилладаг. Голлон банкнд ажиллаж байгаа хугацаанд бас маш өндөр түвшний бэлтгэгдсэн энэ хаалгуудад нүүр тулж ирсэн. Тэдгээр хаалгуудыг зогсоохын тулд баггүй хэмжээний ингээд тохирхоо төхөөрөмжийн тохирхоо болон тийм автоматжуулалт хийдэг. Тэгэхээр Fortinet төхөөрөмж маань болохоор илүү хэлбэр байдлаар эргэлзчид хэлбэр байдлаар тухайн тэр advanced түвшний хаалгуудыг зогсоож ирсэнээр илүү гой сайхан байлаа. Иймэрхүү тэмцээн өмнө IT Zone-ийнхан болон Dell компанийн зохиож ирсэн шүү дээ. Өмнө өгсөн жил зохиож ирсэн. Тэр тэмцээн дээр бас одоо яг энэ Mission Critical System гэж одоо яг байгууллагууд дээр зогсолтгүй тасралтгүй ажиллах системийн хувьд бол ингээд системийн админууд, өгдлийн сангийн админууд хоорондоо суулаад яг Mission Critical System-ийг ингэж зохион байгуулах юм бол илүү үр дүнтэй найдвартай ажиллах юм байна гэсэн бол өнөөдрийн хувьд бол яг аюулгүй байдлын чиглэлээр өндөр түвшинд бэлтгэгдсэн хаалгуудыг хэрхэн зогсоох вэ гэдэг дээр бид нар нэг хамт олон болж мэдээллийн аюулгүй байдлыг одоо томоохон Монгол улсад тэргүүлэх хэмжээний аж ахуйн нэгжнэр хоорондоо нэг баг болж нэг тэмцээнд орж бүгд нэг зүйлийг ойлголтыг бүгд ойлгож авч яг ийм advanced түвшний ийм хөтөлбөрийн хаалгууд байдгийн байх шүү гэдэг бүгд ойлгож авч битээрээ ингээд туршиж үзэж нүүр тулсан байгаа болохоор бидэнд бол Монгол улсад энэ бол маш их хэмжээгээр үр дүнгээ өгж байгаа гэж бодож байна.